За шатран маань оюун ухааны хөлөг тоглоом. Шатрын хөлөг 8864 буудалтай. Цагаан талаас 16 дүрс, хард талаас 16 дүрс, нийт 32 дүрсээр энэ 64 буудал дээр оюун ухаанаас орж эсрэгцлийнхаа ноёныг мадалснаар хожид хүрдэг. Стратегийн зарим талаараа бол уулгүй талын цусгүй тулаан гэж хүртэл яригддаг. Хөлөг тоглоом аа. За хөлөг маань босоогоороо 1 2 3 4 5 6 7 8 хэвтээгээрээ A B C D E F G H. За шатарт хэвчлэн бол бас латин галгаар A B C D E F G H гэж дуудагддаг. За хөлөг маань босоо болон хэвтэй шугам мөн диагонал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Босоо шугам гэдэг нь босон хоёр захын шугамыг холбосон шулуун шугам гэлнэ. Жишээ нь A1-ээс A8 босоо шугам, H1-ээс H8, B1-ээс B8 гэх мэтчлэн. За хэвтэй шугам маань A1-ээс H1 хоёр захын шугамнуудыг холбосон шулуун шугамыг хэвтэй шугам гэж байна. A2-оос H2, A3-аас H3, A4-өөс H4 гэх мэт. За диагонал гэдэг маань A1-ээс H8, H1-ээс A8. Ийм цагаан диагонал хөндлөн шугамнуудыг холбосон шугамнуудыг диагонал гэж байна. За энэ диагонал босоо хэвтэй шугамнууд маань шатрын стратеги тактик хэрэгжүүлэхэд маш чухал үр гүйцэтгэдэг. За одоо шатрынхаа дүрсүүд рүү оръё. Өөртөө ялгаатай 6 дүрстэй шатран маань. За хамгийн түрүүнд ноён, цагааны ноён Е-гийн 1 дээр, И1 дээр, Е1. За харын ноён бол Е8 дээр. Нэг ноёнтой. За ноён бол шатрын хамгийн чухал дүрс. Ноён гидэж болохгүй, ноёнг хамгаалах ёстой, эсрэгтлийн ноёныг мадлах ёстой. Ер нь бол шатрын хамгийн амин сүнс гэж хэлэхэд болно. За дараагийн дүрс бол Бирс D1 дээр байрлана. Давхар одоо хэдүүлээ шатраа өрөөд явъя дүрсээ хилэнгээ. Хардлын Бирс бол D8 дээр. За шатраа одоо гэртээ шатртаа бол шатраа гаргаж ирээд өрөөд давхар дүрсээ чийжлээд ингээд явах боломжтой шүү. За Бирс бол шатрын хамгийн хүчтэй бод. За одоо хүүгээр үнэлэх юм бол одоо нэг Бирс 8 хүүтэй тэнцэнэ. За дараагийн дүрс маань тэрэг. За цагаан болон хар 2 тэрэгтэй. Цагааны тэрэг A1, H1 дээр. Харын тэрэг A8, H8 дээр байрлана. За хүүгээр үнэлэх юм бол тэрэг маань 4 хүүтэй тэнцэнэ. За мөн тэрэг маань 1 тэмээ 2 хүүтэй тэнцэнэ. За шатрын явцад бол солилцоо хийхэд бол тэргээ айлын тэмээ бас 2 хүүтэй өгчих юм бол тэнцэнэ гэсэн үг. За Бирс бас энэ 2 тэрэгтэй бас тэнцдэг байгаа. Тэрэг бол одоо шатрын 2 дахь том хүнд бод гэж явуулдаг. Хүчтэй бод. За дараагийн дүрс маань морь. Цагааны морь B1 дээр, G1 дээр. Харын морь B8, G8 дээр. За дараагийн дүрс маань тэмээ. 2 тэмээтэй, цагаан хуулийн болон хар хуулийн 2 тэмээтэй. За хар хуулийн тэмээ C1 дээр, цагаан хуулийн тэмээ нь F1 дээр. Харын хар хуулийн тэмээ F8 дээр, харын цагаан хуулийн тэмээ C8 дээр. За морь тэмээ 2 бол хөнгөн бодон тооцогддог. За нэг тэмээ 3 хүүтэй тэнцэн. За мөн ялгаа байхгүй. Нэг морь 3 хүүтэй тэнцэнэ үнэлэмжийн хувьд бол. За зарим тохиолдолд бол 2 хүнээс өгөө тоглох тохиолдол бас байдаг. Тухайн байрлалаас хамаарна. За хүү хамгийн сүүлийн дүрс нь хүү. Хар тал цагаан тал бас бүр 8 хүүтэй. Цагааны хүү 2 дугаар шугам дээр. 2 дугаар хэвтэй шугам дээр. A2, B2, C2, D2, E2, F2, G2, H2. Хардлын хүүнүүд 7 дугаар хэвтэй шугам дээр. A7, B7, C7, D7, E7, F7, G7, H7. За ингээд үрд сурлаа. За баярлаа. Дараагийн хичээл дээр шатрын дүрсүүдийн нүүрлүүдийг үзэх болно.